видео үзүүлж байна. Царайлаг төрх алавтай хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх. Дэлхийн хамгийн халуухан гэмт хэрэгтэн гэгддэг Жереми Микс нь хэд хэдэн удаа шоронд харагдаж байсан ч нэр нөлөө бүхий танилуд болон Холливуудын алдарт найз нөхдийн ачаар загварын ертөнцид ихээхэн алдар нэрт хүрч чадсан юм а. Энд мөн түүнийг баргийн бүсгүйг дурлуулахаар царайлаг гэдгийг ч дуртахан зүйтэй баха. Тэрээр өмнөх эхнэрээсээ салж Topshop-ийн өв залхамжлагч Holly Green-тэй хайр дурлалын харилцаатай болоо зогсохгүй өнгөрсөн жилийн 3 дугаар сард хүүтэй болсон байна. Харамсалтай нь шинэхэн хосуудын харилцаа сайнгүй байгаа бололтой. 1. Jeremy Mix гэж хинбэ? Jeremy Mix нь 1984 оны 4 дугаар сарын 7-ны өдөр Калифорни мужид төржээ. Стоктон хотын цагдаагийн газраас түүний зургийг Facebook хуудаснаа байршуулж эрен сурвалжилснаар алдартай болсон юм а. Түүний зураг нь нийт 75,000 лайк, 20,000 сэтгэгдэл цуглуулсан байна. Үүнээс хойш цэнхэр нүдэд дээрэмчин Joel Bates зэргээр хочлогдох болсон тэрээр 2014 оны 6 дугаар сарын 18-нд галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн баривчлах ажиллагаанд саад учруулсан хэрэгээр баривчлагджээ. Ингээд түүнийг суллахын тулд барьцаа 780,000 евро төлөх шаардлагатай болсон байна. Харин ээж Катрин нь хүүгийнхээ захин орчинд төгсөн алдар нэрийг ашиглан GoFundMe дээр хандивын хуудас үүсгэн мөнгө цуглуулж эхэлжээ. Мэдээж хэрэг түүнийг батлан даалтаар суллуулах гэсэн бүсгүйчүүд олон байв. Үүнээс өмнө Жереми хулгайн хэрэгээр 2002 оноос хойш 9 жилийн ял эдэлж байсан байна. Түүний шивээснээс өөдөн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн мөн гэж хүмүүс боддог байв. Хожим нь тэрээр нэгэн телевизэд өгсөн ярилцлаганда Жереми өөрийгөө гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болохоо хүлээн зөвшөөрч машиндаа буу авч явдаг гэдгээ хэлжээ. Хамгийн сүүлд нь 2016 оны 3 дугаар сарын 18-нд дахин баривчлагдаад суллагдсан байна. 2. Загвар өмсөгч болсон нь. Суллагдсныхаа дараагаар тэрээр загварын ертөнцид оржээ. Түүнд анх Лос Анжелесын алдарт White Cross менежмент агентлагийн Jim Jordan санал тавьснаас хойш алдартай брэндүүдийн хамтран ажиллах санал дарагджээ. 185 см өндөр цэнхэр нүдтэй гоёмсог эрүү шанаатай тэрээр жинхэнэ моделийн шалгуурт тэнцэж байв. Удалгүй Жереми Нью-Йоркийн загварын 7 хоногийн тайзнаа алхаж тансаг харшид амьдран 120,000 еврогийн үнэтэй спорт машинаар гангарч эхэлжээ. Түүний хувийн Instagram хаягийг дагагчдын тоо аль хэдийнэ 1.6 саяд хүрээд байна. 3. Тэр бомбны охиныг уургалсан нь. Жереми гэрэлсэн 2 хүүхдийн эцэг байв. Гэвч тэрээр суллагдсныхаа дараа эхнэрээсээ салаагүй байх үедээ Туркэд далайн эрэг дээр хувцас үйлдвэрлэлийн Topshop компани өв залхамжлагч Holly Green-тэй үнсэлцэж буй зураг нь олон нийтийн сүлжээд цацагдсан. Дэлхийн хамгийн халуухан гэмт хэрэгтэн Жереми өв залхамжлагчийн төлөө эхнэрээсээ салснаар шүтэн бичрэгчдийнхээ дургуутслыг нэлээд хүргэсэн ба тэр цагаас хойш эхнэртэйгээ уулзаагүй боловч 2 хүүгийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн хэвээр байгаа юм а. Коллегтэй нийлхээсээ ердөө 3 сарын өмнө эхнэртэйгээ үнсэлцэж буй зураг Instagram хуудаснаа нэтэлж Валентины баярын мэнд хүргэж байсан мөлий. As Weekly сэтгүүлээс 2018 оны 3 дугаар сард Holly Green Жеремигийн хүүхдийг тээж буй талаар олон нийтэд мэдээлж байжээ. Үүнээс 7 хоногийн дараа Жеремиг үнэт эдлийн дэлгүүрээр явж байхыг харсан хүмүүс түүнийг найз бүсгүйтэй гэрлэх санал тавих гэж байна хэмээн таамаглаж байв. Holly Green 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 28 настайдаа хүүгээ төрүүлсэн. Хосууд хүүхдээ төрүүлсний дараагаар сардын нарал руу явж романтик завтай аялал хийжээ. Хожим нь Holly-гийн аав Sir Philip Green Jeremig Лос Анжелес дахь өөрийн Topman маркетингийн компанид ажилд оруулснаас гадна засан хүмүүжүүлж боловсрал олгох үүднээс сургууль хийхин төгсгөхөөр явуулжээ. 2018 оны 8 дугаар сарын сүүл гэхэд тэр бомбны өв залхамжлагч бүсгүй ядам хуруундаа бөгч зөөсөн нь олон нийтэд ил болж шууган тарьсан юм а. Үүний дараахан Жереми 8 жил хамт амьдарсан эхнэртэйгээ албан ёсоор гэрлэлтэд цацлалсан байна. 4. Хууралт ба салалт. Өнгөрсөн оны 11-р сард Жеремигийн хуучин эхнэр Melissa өөрийн Instagram-да түүнийг итгэж болохооргүй хүн хэмээн тодорхойлж тэрч байтугай одоогийн эхнэр Holly-г араар нь тавьж байгааг дэлгэжээ. Тэрээр бүх зүйлийг эргээр хүлээн авч урам зориг хайрладаг та бүхэндээ баярлалаа.
Миний амьдрал хизээнээс илүү сайн байгаа. Харин хуучин нөхөр маань хэдийн харилцаанд үнэнч байж чадалгүй эргэж нийлхийг хүсээд эхэлж, харин би түүний тоглоом болохын оронд өөрийгөө хүндлэх, ганцаар амьдрахыг илүүд үзэх болно гэсэн нийтлэл оруулжээ. Jeremy Coley хоёул бие биенийхээ ялгаатай талуудыг ойлгож харилцаагаа авч үлдэхийг хичээж байсан ч эцэст нь тэдний харилцаа салгалтанд хүрсэн. Coley өөр нэгэн Итали эртний аавынхаа завин дээр хамтдаа байгаа зураг цацагдсанаар нэлээд дуулан тарьсан. Их сурвалжийн мэдээлэлснээр хосууд 2 сарын өмнө салсан ч хоорондоо холбоотой хэвээр яжээ.